Batchet Moringo. Huge ground and pound here at the end of the round. Миний бодлоор би түүнээс хамаагүй дээр илүү байх болно. За тэгвэл энэ дугаар дээр буруу хүнээ басснаас болж амаа ар дээр гартал балгадуулсан тулаан шинжээчдийн таамгийг эвдэж бооцооны системийг оронгоор нь эргүүлж цөм алдагдалд оруулсан тулаануудыг авч үзье. Үүнд Монгол тулаанчид ч багтсан байдаг. Ер нь бол даруй бай төлөв бай гэж Ахмад Настангуудаас минь сургаж ирсэн үг бол зүгээрч нэг гараагүй гэдгийг та нар энэ дугаараас харна. Хайртай тулаанчид чинь чиний нүдэн дээр нам цохиулж унах учраас сэтгэл санаагаа бэлдээрэй. Галзуу амжилттай явж байсан залуу. Гэхдээ түүнд амьдрал даруухан байгаараа гэд Монгол улсын тулаанч Намнан Баярыг түүний эсрэг тулалдуулсан юм. Нүүр тулсан мөчөөс эхлээд л Монгол залууг басамжилж дог дохуу хийж байсан. Харин Монгол тулаанч эсрэгээрээ хүчээ нөөсөн, сэтгэл зүгээ маш сайн барьсан. GCK холбооны өндөр зэрэглэлийн тулаанч тэр өмнө нь энэ холбооноос зохион байгуулж байсан дээд зэрэглэлийн туурментэд төрүүлж аварга нь болж байсан. Нийт байгуулсан 20 ялалтынхаа 6-г нь хүнд цохилтоор 8 тулааныг өчөлт болтоор ялсан Хятад улсын тулаанч. Гэхдээ Казахстаныг их цөөн их сурвалжууд дурдаад байгаа. Али Булатбеки. Энэ залуу хифтэй бол хифтэй, босоо бол босоо, тунчиг ийгүй. Монгол улсын тулаанч Намнан Баяр ийм өрсөлдөгчийн эсрэг юу хийхээ маш сайн мэднэ. Шандас MMA багийнхны тактик бол төгс. Энэ тулаан Намнан Баярыг ялах магадлал 6% гэж холбооноос таам гаргаж байсан ч Монгол залуу түүнд хичээл зааж хифтэд нь илүүрхэж ялсан юм. Huge ground and pound here at the end of the round. And he passes the guard. Neon Belly. Now we see Ali getting up. Great top game. Ready? Fight! Samurai walking forward immediately. And Ali in the red. I'll tell you something interesting. Tool is actually. Oh, big punches. We hear a slap. Take that for what it is. Big shots here. Final seconds of round 2. Big punches. Look at those big punches from Strong end to the round, but $1 million RMB is on the line. Not in this fight, but I mean the winner will advance to the finals. and go up against Aman Ali. There's another shot. Let's see if he Gets a convert this single one. leg. Wow. And he gets the. Try to drag him back down to the mat with 10 seconds left. He does get him throws down. him down. And he's in side control. Wow. And Oh, big hammer you know, fist there. if he is able to land some ground about here, it could be a big Oh, statement. big punches thrown there. Wow. Did he do enough to win? This is going to be. This was the other fight that we were split on, by the way. You actually thought Namna. Might have sealed the deal for him. I also think so, man. I mean, Like it was close enough on the feet early. I feel like most, you know, Ингээд энэ холбооны тулаан шинжээчдийн хүлээж байсан төгсгөл тунчиг эвгүй байдлаар дууссан юм. Batchet Moringo. Хэрвээ хүний том булчин тултахад давуу тал болдог бол боди залуучууд бүгд л авраг болчихсон байна байх. Гэхдээ үнэндээ тийм биш. Тийм ээ тэр маш хүчтэй ч гэсэн миний бодлоор би түүнээс хамаагүй дээр илүү байх болно. Хөрсөлтөгч нь мэдээ чанга сайн авраг тамирчин. Тэр хүүхнийхээ хувьд надаас илүү хүчтэй байж болох ч миний бодлоор энэ нэх их зүйлийг өөрчлөхгүй. Би түүнээс хамаагүй илүү физикэл бас миний ур чадвар түүнээс хол илүү. Дээд төвшөнд байна уугүй юу гэдэг одоо өөрийгөө жихэн шалгах шалгуур. Энэ тулаан эхлэхийн өмнөхөн хоёр залуу бие биенээ дайжгүй хүндэтгсэрч тулаан болж өрөлсөн. Гисэн хэдий ч бас яг яаж таг дүлээ байгаад байхав. Хуучин авраг Фабрициод ярьслаг бүртээ өөртөө тун итгэлтэй байсан төдийгүй би физикал Азиад орсон бол түүнээс хав илүү байх байлаа гэж хүртэл хэлээд амтсан. Гэхдээ төгсгөл нь хуучин аврагын хувьд тийм ч таатай байсангүй. Ийм сайхан тэгээд ийм сайхан өнөөдөр ингэ байцсан маш баяртай. Түр баяртай залуусаа Бангкокт уулзцгаая. Би болон Рамадан бид хоёр тэнд жинхэнэ шоуг үзүүлнэ. Бас хоёулаа өрсөлдөгчөө нам цохиж унгаад бонус авах болно. Тулаан эхлээд эхний үед инх хоргол аврагын хувьд маш хүнд үе болж өнгөрсөн. 2 удаа хүнд цохилт авч унсан. Маш хурдан сэргэлт авч босч ирсэн үнэхээр азтай эргэн эрэлт болсон. Хэрвээ баг зэрэг удсан бол шүүгч зогсоож болох хүн цохилт байсан. 2-оос 4-р үедэд тулааны яргалагч тамлан зовгч гэдэг нэрээ утгаар нь хэрэгжүүлж аваргын үйл тамыг идэлүүлж цээжинд нь цус амтагдтал тарчлаасан. He is so dangerous in the clinch. I think there's a little cut.
Ингэж явсаар 4-р үед бурхан чөтгөр хоёрын аль нь ч байсан мултарч чадхааргүй өөрийн ганган байрлалыг авч хүзүүгээ хамгаалж байсан Фабрициог сэрэмж алдах хүртэл зөв цаг хугацааг хүлээж чихний хэсэг рүү цохилт өгч анхаарал алдах хитгэн дойлд хүзүү онгоох мөчийг тунчиг чадварлаг ашиглаж өрсөлдөгчөө нэг мөсөн дуусгасан юм. Бразил хүний хүзүүнд нь боож ялна гэдгийг өөр утгаар ойлгоно гэвэл Монгол улсын том цолтой бүх гадаад хүнд үндэсний бөхөр өвдөг шородохтой адил зүйл болж байгаа юм. Ингээд дэлхийд даяар Бразил залууг ялна гэж байсан тулааны төгсгөл тун эвгүй эсэргээрээ төгссөн юм. Би энэ залууд ямар нэг буруу зүйл хийгээгүй дээ. Над руу түрүүнээс хойш муугаа хараад намайг зодчих гээд байх шиг санагдаад байх юм. Тийм ээ, надад үнэхээр дарамттай байна. Та хэлээд над руу битгий муугаа хар гэдээ ойлгуулад өгөөч. Уул нь чамааг нөгөө юу юмшиг тулж байгаа биш нөгөө бичлэг шиг манай хэд үзээд тэгээ чамтай бүгд золтоход ирсэн байгаа юм л да. Оо тийм үү. Надад зодооны санал ирэхэд би хизээж татгалзаж байгаагүй шүү. Энэ нөө маш авьяастай тамирчин байгаа. Өнгөрсөн жил улдах тамирчин огт олдоогүй. Энэ жилийн хугацаанд. Япон, Солонгос, Хятад, Индонез, Тайланд, Оросын уулынхнаас ингээд 6 газар сайгаад олдоогүй. Иргэдөө хөл гар бүх зүйл нь бүгд жигд. За тэгээд миний одоо бэлтгэл нөгөө барилдааны бэлтгэлийг энэ маш хүчтэй учраас хангахад айгүй их гоё тусалдаг. Би 2020 он 21 онд MJ-ийн 66 км аврагуулж байсан. Тэрний дараа миний би гадагшаа тулаа явангууд дараагийн залгамж халаа болсон аврах дүү. Хамгийн сүүл Бразилийн жижигсүүгийн хар бустай Батиста гэх Бразил тамирчныг боож ялсан. Эргээр нэлээд шууган тариад байгаа. Тэгээ тэрнээс хойш бас л тамирчин ортгоо очив. За манай намн бай 70 км хэмжээний аврах маш хүчтэй бас ажиллагаа ихсэтэй. Тэгээд миний барилдааны бэлтгэлийн бас гол одоо хангах тамирчдын нэг. За тэгээд одоо энэ Хятадын Джессика аюу том холбоонд айгүй дээгүүр тулж байгаа бас голцоо барилдаж тоглодог. Хөл гар одоо бүгжигд энэ солгоо өрөлддөг. За ийм тамирчин байна. Вау. Тэбо. Тэбогида. Үнэн тамирчин бол би өөрөө байна. За тэгээ сая One Championship авраг болсон. 나 이거 사진 물어보고 싶었어. 먼저 보세요. Бурхан минь эн чи ямар хүнд идвэ? Би ёстой юм гэж бодсонгүй. Нэгэн цагууд UFC гангстер гэгдэх нет диазын өвсгийг өшөглөж явсан Kim Dong Hyun энэ залууг физикал 100 болон физикал Азия тэмцээнээр бүгд мэддэг болсон. Түүнийг мэдэхгүй нохооч одоо Монголд байхгүй. Энэ эрхэм Монголд ирж Welcome to Mongolia гэх тасархай контентэнд оролцоод буцсан. Тэгвэл тэр далимаар Шандас клуб дээр очиж Монголын супер залуустай нэг өдрийн бэлтгэл хийж ирээдүйн аврагуудтай танилцсан ба тэдэнд нармаагаа нээлгүүлээд ч амтсан байна. 해다. 오케이. 샤브랑 생각해야 돼. 오랜만이다. No problem. Everyday. За тэгвэл өнгөрсөн цаг хугацааг дахин сөхөж харъя. Надад эдгээр тулааныг дахиад үзэхэд ч өөдмгүй сайхан байдаг. Харин үзэж байгаа зарим залуус шинэлийг юм алгаагүй гэж мяалхан тодорхой. Гэхдээ яг уу эргэн ирэлт хийж байгаа Рондада бас эргэн ирж магадгүй Конор хоёртой зориулаад хоёрхан тулааныг авч үзье. Та түүнийг ялна гэдэгтээ асар их итгэлтэй байгаагаа баг зэрэг дэлгэрэнгүй ярьж өгөөч. Бас таны юу ингэтлээ ийм итгэлтэй болгож байгаа талаар хэлж өгөөч. Юу намайг ийм итгэлтэй болгож байна вэ гэхлээр би бол угаасаа энэ дэлхийд ирэх хамгийн шилдэг тулаанч. UFC холбооны эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн тасархай авраг Ronda Rousey-г бүгд мэднэ. Бурханч мэднэ, чөтгөрч мэднэ. 12 удаа дараалан ялалт байгуулсан. Дээрээс нь бүх тулаанд хугацаанаас өмнө дууссан бүсгүй маань аврагын бүс хамгаалах тулаан дээр баг зэрэг даам гарч байгаад Холли Холм гэх мэргэжлийн бокс болон кикбоксертай бүсгүүд тухайн үеийн дэврүүн зангаасаа болж торон дотор амьдралынхаа хамгийн хүчтэй цохилтыг авч газарт нам унсан байдаг. Уг тулааны үр дүнг шинжээчид мөн л Рондаг ялна гэж таамагласан. Боцооны системч мөн адил бүх зүйл Рондагийн талд шаагилдаж байсан ч Холли Холм гих дараахан бүсгүй энэ тулааны төгсгөлийг тунчиг эвгүй төгсгөж бүх хүний нүдийг орой дээр нь гаргасан юм. Beautiful. She's hurt. She's hurt. Holly looking to finish. Holly
Unbelievable. What a performance by Holly Holm. За тэгэхээр Конор энэ бол чиний тулааны карьерт ирж байгаа том тулаануудын нэг. Энэ спортын хувьд ч галзуу том тулаан. Маргааш энэ тулаан ямархуу болно гэж бодож байна. Тийм ээ Joy 16 цаг орчим үлдсэн байна. Энэ залуу суралцах болно. Хэрвээ чи хэн нэгний энэргүй байдлыг үл хүндэтгэж байгаа бол энэ чиний сул тал. Чи төлөөсөө төлнө. Маргааш орой хийсэн бүхнийхээ хариуг чи өөрийн амьдралаараа төлнө. Юу гэхээр чи октагон дотор үхэл царайлаад хэвтэх болно өлөгчин минь. Conor McGregor, ladies and gentlemen. Конори маань 8 үзэгдэд хийсэн хамгийн сүүлийн тулаан. Яагаад ч юм энэ залуугийн тулаан цаанаасаа л амттай бас бүгдийг татах хувьдастай. Энэ тулааны өмнөх тулаан дээр хүн цохилтоор Дастинд ялагдсан Конор жинхэнэ өөрийн тулааны чөтгөр дүрээр иргэн ирэлт хийсэн. Маш олон хүн үдсэн гайхалтай цохилцож байсан ч эхний үеийн төгсгөлд Конорын хөл хугарч тун эвгүй үр дүнгээр энэ тулаан өндөрсөн. Энэ залуу эргэж ирнэ үгүй гэж бидний тархийг одоо ч маслуулсан хിവэр. Take a look at it here. Watch they come together here. Oh, he missed. They both missed, didn't Look, he fell back on his own ankle. Yeah, they both missed, right? Oh my goodness. It looked like they both missed. Yeah, they both missed. It looked like they came He together. fell back on his own ankle. За энэ удаагийн дугаар нэг иймэрхүү байлаа. Ер нь бол энэ сувг холимог тулааны чиглэлээр тасархай контентуудыг бэлтгэдэг. За ингээд та дугаараа үзэж дууссан бол мэдээж subscribe товчон дээрээ дараад Oki MMA галзуу сувгийг өөрийнхөө үздэг сувгийн жагсаалтанд нэмэх. За ингээд арай хитэрчлээ. Ингээд хэдүүлээ дараагийн галзуу бичлэг хүртэл түр баяртай. Бай. His power is phenomenal. His technique is so precise. He is one of the best fighters alive. Whoa! He got him! The belt is headed to Spain! You get exactly what you asking for. I already proved that I'm the best fighter in the world. To be the best, you gotta beat the best. The best is blessed. Ladies and gentlemen,